Би гэхдээ энэ миний хувийн бодол шүү. За та нар бити амар өөр дээрээ тусгаж аваарай. Би яг энэ Монголын Улаанбаатарын төгжрээний асуудлын одоо юу гэдэг 85% нь хүүхнүүд гэж боддог. Яа зайл гэдэг. Уушлаараа билет буцаах ямар ч боломж байхгүй. Тэгэхээр би бүх хүүхнүүдийг хэлээгүй шүү дээ. Энд ирснээс бусдыг хэлсэн байж болно шүү, тийм үстэй. Тийм та нар угаасаа амар машин барьдаг нөгөө ингэж барьдаг хүмүүс шүү. Тэр ийм хүмүүс байна. Яаж ийн гэж сандалтаа ороо суугаад. Ороо сунгуудлаа ингээд өрөөлрүүгээ ингээд тулна. Юу байж болохоор урагшаа тулаад хоёр мөөмөө энийг ийм өрөөлний ийм бараг тэр ийм зайруу хийхнэ. Тэг ингээд өрөөлөө ингэж эргүүлнэ. За тэгээд хамгийн амар нь ингээд нөгөө бүх сандал урагшаа ингээд суудсан штэ. Дахиж сандал урагшаа явахгүй. Тэгэнгүүт ингээд нөгөө машиныхаа хамарны яг доогуур юу гарч байгааг харах гээд ингээд. Тэхгүй штэ хонгоруудаа. Тэр чин зүгээр ингээд холоос хараад 100 м-т нэг танашины нүх ингээд салтаан дугаараа гаргах хэрэгтэй байхгүй юу? Салтаагаараа гаргана гэж яриад. Тэнгууд яг тиймэрхүү маягтай ингээ машин барьж байгаа хүмүүс ингээд анзаархаар байна шүү дээ, голынхон төл ингээд өөрлөө харцсан байждаг. Хизээч тэр хойдлын цонх монх руу араас ямар машин ирж гин те гүйс дөрүүлэх чинь үү минь харахгүй. Ингээ хараад өөрлөгөө харна. Тэгээ өөрлөгөө хараад сомроосоо бодно. Та нар яагаад сомроосоо бодохоор амаа ангаад ээ? Бүр илт зарим нь ингээд түгжирэн дунд ингэсэн ингээ. Заманда юуны хэмжээтэй зааваад гэдэг шиг л ингээл үнэ. За дундлын тойл тийм байд юм байж. Хоёр талын тойл ямар үүрэгтэй гэж жолооны курс заадаг байхгүй юу? 45 градусаар ухарж ороход энэ талаа харнаа гэ тэ хоёр талаа тийм байхгүй ингээд нөгөө хүүхнүүд ч юм бол зүгээр юм ширв татах зорилготой. Толиндоо гүйцэд орох гэнэ ингээ. Ер нь тэгтээ нэг юм эмхтэй хүн бүр бурхнаас бүр цаанаасаа ингээ бүтээгдэхтэй хизээж нөгөө үйлдлийн системд машин барина гэж байгаагүй юм бэл. Би ингээд явж байгаа штэ. Зам дээр ийшээ ирэх гээд тэгээ толинд ингээд эхнэр сууж байгаа штэ. Эхнэрийн цаатлын толинд харах гээд ингэжсэн чинь ингээд миний нүдний нуухыг авч штэ ингээд. Гүш юу гэж байгаа бэ? Би зам дээр машин барь явж штэ. Хараа өхүүл яах юм бэ тавуулаа гэ. Хараа зүгээр баг жишээн заяа. Нэг лагер дээр байжгаад ойрхон нэг сүүн төлөө явах гээд ихшгийг би сандалт нь хүлэлгүүгээр ардаа зогсоочихгүй юу. 20 км ингээд булан тойроод орж байгаа шүү дээ. Тэгсэн чинь ихшиг яг ингээд бариад гашаанаас лагерын гашаанаас гараа явжсэн чинь миний нүдийг тагсан аава махуу шүлөө. Эмхтэй хүн тэрөөсөө машин гэдэг юм байхгүй юм байлээ ойлголт. Бүр цаанаасаа цусанд нь амар. Одоо ингэж яахгүй. Бүглэрцэн ингээ явж исэн чинь дүх гэн араас ингээ мөргөж байгаа шүү дээ. Тэг ингээд би чинь нөгөө эрэгтэй хүн шүү дээ. Дундлын толоо яг зориултаар нь ашигладаг. Ингээд харсан чи хараа хойдол нэг юм яг нэг юм 50 гар насны юм хоёр ихчтэй ингээ амандаа бохоо ингээ дургаж ажилдаг их чиг. Ингээ байж байхгүй. Тэгэхээр н за энэ хоёртой бууж нэрвэ бараад яах вэ? Зүгээр явъя. Хөдлөөд явчихгүй. Тэгсэн чинь л гэрэл мэрлээ маналцуулаад. Хажуугаар орж ирж мэрэл. Дараагийн тохион дээр шууд зэрэгцээ зогсож байгаа. Цонхоо онгоолгоор. Чөмөө навшаа яга мөрөгчөө зүхтаад байгаа. What гэдэг. Ингээд гэсэн чинь би чамаа чи өстой чөмөө би чамаа хаана харлаа гэдэг. Тэр хамгийн аим. Би чамаа хаана харлаа чи гэх нэг хамаатлынхаа хүүхэд байх гэж одоо бацах гээд байгаа байхгүй ингээд. Тэгтээ хараа энэ нөгөө ийм энэ одоо машин чи өөрөө ингээд хөгжихийнхээ хэрээр одоо энэ зам дээр байгаа хэрүүлэг бас ингээд өдөөгöd байгаа юм. Тэ? Одоо та нар энэ цонхны энэ чинь шүү дээ ингээд конов дараа цонх буугаа чөмөө навшоо гэдэг байгаа байхгүй юу? Энэ шин нөгөө энүүгээрээ байсан бол тэхгүй шүү дээ, тийм үстэй. Чөмөө гэсэн чи би яваад Тэ өвөл мөвөл бол эн чинь зуурчин ингээд. Би энэ цонхыг гэхдээ амар миний санаанаас гардггүй байхгүй. Манай нөгөө би
За аав уучлаарай. Манай аав энд байж байгаа. Би аавынхаа өвгөн бенз гэдэг машиныг хулгайлж унжгаад нөгөө жолооч болсон бохгүй. Тэгсэн чи ингээд унтсан ингээд явж исэн чи яг дохион дээр манай хамаатанд хардаг бохгүй. Тэгсэн чи би ингээд цонхоо ингээд газ хаах гэсэн чи чаддгүй. Нөгөө хамаатных намаа ингээд бүтэн хараад дуусчих.